За би өөрөө олон улсын байгууллагад ажиллаад одоо бараг 10 жил болж байна. Тэгээд улс төрөөс гараад тэгээд олон улсын байгууллагын ажиллагч нь улс төрийн үйл ажиллагаанд оролцож болдоггүй. Намаас татгалздаг. Тэгэхээр би 10 жилийн өмнө намын гишүүнчлээс татгалзаад тэгээд ер нь улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Зүгээр мэдээж Иргэн зориг ногоон намын дарга байсны хувьд Иргэн зориг ногоон нам одоо энэ ногоон хөгжлийн бодлогыг тэр салбарыг аваад явж байгаад бол маш их баяртай байдаг. Тэгээд тодорхой мэдээж санал онлоо хэлэх Монгол улсын иргэний хувьд тийм зүйлүүд байлгүй яах вэ? Тэгээ ийм Батбаатар намын даргын хэлсэн саналын хувьд бол хүндэж байгаа. Гэхдээ би өөрөө бол дэвшгүй. Тийм бодол байхгүй байгаа. Зүгээр эмэгтэй хүн дэвших юм бол би дэмжинэ гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийг дэмжих нь зөв шттэ. Би өөрөө бол улс төрийн үйл ажиллагаанд орох боломжтой. Иргэний зориг ногоон намд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тийм боловсон хүчин хэрэг байгаа гэж харж байна да. Би одоо намын гишүүн биш 10 жил намын үйл ажиллагаанд оролцоогүй учраас хүний өмнөөс одоо хариу хэлэх нь бол зохисгүй гэж бодож байна.